байраар худалдаж авч байгаа хүмүүс маань яг юунаас эхлэх вэ гэдээ ярих юм бол эхлээд яг нөгөө өөрийн болон өөрийн гэр бүлийн одоо яг өрхийн одоо авах боломжтой зээлийн хэмжээгээ мэдэж авах нь хамгийн одоо хамгийн ихний асуудал. За мэдээж одоо гадуур бол нөгөө энэ онлайн ингээд нөгөө calculator байдаг. Гэхдээ тэр бол яг нөгөө нарийн тоог гаргадаггүй байхгүй яагаад гэвэл одоо яг тэр зээлийн хэмжээг тогтооход айгу маш олон одоо факторууд байдаг болохоор ерөөдөө яг нарийн мэдээж одоо хүн болгон дээр жишээлбэл одоо зээлийн хүүхэгчлэн өөр. Тэгэхээр яг зээлийн хүү чинь ямар байгаагаас хамаарат нөгөө зээлийн хэмжээ чинь гарч ирнэ гэх мэтэр. Тэгэхээр ерөөдөө яг энэ зээлийн хэмжээг одоо брокеруудтай буюу одоо надтай холбогдоод мэдэх боломжтой. За дараа нь хэм бол нэгэнд одоо ингээд өөрийнх нь авах боломжтой зээлийн хэмжээгээ мэдчих юм бол тэрнээсээ үүдээд одоо хэдэн хувийн урьдчилгаатайгаас хамаарат за өөр зээл байр авахд одоо upfront cost нь ямар зардлууд гарахын гэдэг юм мэдээд авна. За тэгээд